Монгол түмэн эрт үеэс олон арван тоглоом наадахыг бий болгон тоглосоор ирсэн түүхтэй. Угсаатны соёлын эгээхэн хэсэг болсон тоглоом наадахыг бүхэн үнд усны ахуй амьдралын онцлог, түүнээс урган гарсан ухамсар, сэтгвхэн төрөх шинж, байгаль загварын байдлыг илтгэн харуулсан ёс заншлын хэлхээ болгоос гадна үр хүүхэддээ мал маллах, өсгөн үржүүлэх, ан гөрөө хийх болоод амьдрах арга ухаан, ёс заншил, ахас дээдсийн хүндлэх зэрэг олон зан үйлд сурвалж нэгэн хэрэглэхгүй болохоор онцлог ажээ. Судлаачдын үзэж байгаагаар монголчуудын уламжлал тоглоом наадахыг тоглох арга барил, түүнд орох эдлэл хэрэглэл, үйл хөдлөл зэргээс нь шалтгаалan хэд хэдэн төрөлд хуваан үздэг байна. Монгол наадахаа бол монголчуудын өөрийнх нь ахуйгаас гарсан тоглоом. Ахуйгаас гарсан тоглоом бол үндсэндээ 5 хэсэг байдаг. Хиллэгээрээ хийдэг тоглоомнууд нь багтаа зэрэг оюун санааг, хүсэл бодлыг таадаг, тэгээ сэрж мэддэг тоглоомнууд байдаг. Анхны тоглоомнууд багтаа ингээд таалцах тоглоомнууд байдаг. Дараагийн тоглоомнууд багтаа зэрэг мэдэрч бодлоороо хийдэг тоглоомнууд байдаг. Мэдэрч бодлоороо хийдэг тоглоомнууд багтаа зэрэг одоо энэ нүүдэлтэй тоглоомнууд байна. За 3 дугаарх нь багтаа зэрэг сэтгэж чадвараараа хийдэг тоглоомнууд байдаг. Энэ мэтчлийн ингээд тоглоом цаашаа агсаар агаад сүүлд нь хүний бүрэн мэдрэмжтэй, сэтгэхүйтэй, ур чадвартай, учир шалтгааныг олдог. Тэгснээрээ аливаа нэг зүйлийг бол чөлөөтэй сэтгэж баригдмал хайрцагмал юунаас бол оюун санааг нь гаргаж өгдөг юм аа. Монголчуудын уламжлал тоглоом наадахын дотроос хамгийн өргөн тархсан тоглоом бол шагаагаар тоглох тоглоом наадах юм. Эрхийн чинээ бийтэй эрдэнийн дөрвөн талтай шагаа нь уламжлал тоглоомны эртний төрлүүдийн нэг бөгөөд шагаатай холбоотой сэтгэлгээ хийгээд хүндэтгэл, бэлэгдлийн зан үйл, цөөнгүй. Жишээ нь шагааг цуглуулan хурааж хэдэн зуун, хэдэн мянган төгрөгн хадгалдаг. Энэ шагааг хэр их хураан төдий чинээ мал усаж буян эрдгээ гэж бэлгшээдэгтэй холбоотой. Мөн эрт үед анд уулзахдаа шагаа солилцдог байсан нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэд салшгүй байхын бэлгэдэл байжээ. Олон шагаа цуглуулсан айлыг бол одоо их сайхан одоо тоглоом наадгааны их усуртай сайхан банч гэж хэлдэг юм уу нэг. Хоёрт одоо шагааг бол хээр өсөр хайдгүй. Айл ингээд нүгэд явахдаа одоо шагааг бойрон дээр орхидгүй. Хэрвээ бойрон дээр орхичих юм бол 3 жил одоо эзнээ хардаг гэсэн одоо тийм домог. Ягаад гэвэл одоо тэр шагаагаа хэрхэмлэг учраас тэгж ярьж байгаа байхгүй юу. За тэгээд одоо хөсөр ингээд хөдөө явж байгаад шагаа таарах юм бол одоо зүгээр одоо шагаа байх юм бол ингээд одоо орхиод одоо орхино гэж ярьдаг шүү дээ. Морь бус буулгаж аваад өөрөө аваа явдаг. Хэрвээ хөсрийг болцсон шагаа хөсөр хөвтөж явахад өшгөлсөөр байгаад морь буухаар нь болохдоо зэрэг нь орхиод явдаг. Ийм хүртэл шагаагаан дээдэлдэг улсууд л да. Монгол тоглоом наадах нь хүн ардын зугаа цэнгэл хөгжөн наадан болох хэдий ч нөгөө талаараа хүний бие махбодид ямар нэгэн сөрөг нөлөөгүй оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны онцыг тайлах арга ухаанд хөдлөх, ажигч гэрхай, тэсвэр төвчээртэй хой хүн болгон төлөвшүүлдэг хэмээн үзэж өөр хүүхдүүдэн баг учраас нь мал амьтны шаант ясны үзүүрт оршдог. Жижиг цул яс уу шагаагаар морь уралдуулах, бөгцөр няслах, шагаа шүрэх, алга мэлхий өрөх зэрэг шагаагаар наадах 100 гаруй төрлийн тоглоом наадмаар хөгжөөн баясгалсаар ирж байна. За Монгол наадхаа тэр дотор шагаа наадхааны онцлог гэвэл хүний ерөөсөө сэтгэлийг засдаг. Сэтгэлээ засаад дараа нь хүн бол биеэ засдаг. Тэгэхээр сэтгэлийг засах хөдөлгөөн бол үндсэндээ шагаа наадхааг бол хүүхэд 3-аас хүрэхээс нэхлээд тоглуулдаг юм аа. Тэгээ шагаагаас эхлээд тоон эхэлдэг. Тэгээд амьд бодиттой юмтай харьцах тийм харьцааны эхэлдэг. Дараагийнх нь отоос өгүүлбэр, өгөө зохиож эхэлдэг. Дараа нь болохоор өөрөө тэр бодсон бодлоо гартаа оруулж үйл хөдлөлөөрөө баталж сурдаг. Энэгээр онцгой ач холбогдолтой байдаг. Энэ тоглоомны тоглолт болгоно нь бол давтагдчихгүй. Тоглох болгонд өөр байдаг. Хүүхдүүдэд шагааг бол эхлээд ингэж босоогоороо буух, хэвтээгээрээ байх гэдэг энэ хоёр төрлийг нь хэлж өгöd хэвтээ одоо байгаа шагааны энэ одоо юутай тавгартай энэ юутай талын
бол хонь, хонгортой талын ямаа. За тэгээд босоо байгийнхны өргөн ийм толгойтойг нь бол морь. За нарийн толгойтойг тэмээг нэ гэдгийг бол хүүхдэд ерөөсөө мэдээ орсон цагт нь л баг энэ шагааны дөрвөн нэрийг бол хэлээд өгчдөг. Монгол сэтгэлгээг төлөвшүүлэх хүн болох ухааны цагаан толгойн хичээл хүүхдийн төрлөх авьяас нуугдмал удамшлын эх суурь танин мэдхэн 5 эрхтний мэдрэх үгсрэж хорвоог танин мэдүүлэх анхны хичээл амьдралын өнгөрлөг таниулах баясан цэнгэх аваа өгөөтэй байхын сургамж өөрөө өөрийгөө хамгаалах ухааныг суралцах онцгой хэлбэрийн сургууль болдог ажээ. Бас ахаад одоо юм сурах хэрэгтэй болдог. Морь гүү гэдэг хоёр юмыг ялах юм хэрэгцээтэй болдог. Морь гэдэг нь бол энэ толгой нь нар зөв иргэсний морь, нар буруу иргэсний гүү гэд нэрлэждэг. Тэгээд одоо 100 шагаа юм уу 1000 шагаан дотроос морио шилж авах шүү дээ. Хэрвээ морь гээд гүү хатсан байвал одоо тэр болох жишээтэй. Тэгээд ингээд алхамаар хүүхдүүдэд одоо малынхаа нэрийг ихлээр тогтоочлоо. Дараа нь бол одоо жишээлбэл одоо адууныхаа гэхэд гүү юугийн тогтоочлоо. Морио уралдуулахдаа гүү уралдуулахгүй, гүү уралдуулвал юу яана гүү хээл хаяна гэдэг юм уу, тэр ингээд алхам дотор нөгөө ахуйхаа юмыг таньж мэдээд тэрэндээ одоо яагаад гэдэг. За дараа нь жишээлбэл шагаан нислэх юм уу, бөхцөг нислэх гэдэг энэ тоглоом байна. Энэ бол хүүхдүүдийн нөгөө хурууных нь булчин мондөг хөгжүүлж байгаа. Хараагийн бас яаж байгаа хөгжүүлж байгаа. Энэ бол бас чагаа харуулах ч байд юм уу, ном сум харуулах гэдэг нөгөө байг ондог тэр одоо тоглоом томчуудын наадмын эхний ээлж болж явах хэрэгтэй. За тэгээд морь уралдах гэдэг тоглоом бол 93 наадмын нөгөөд морь уралдахтай бараг адилхан. Тэгээд морь уралдахын хувьд бол 2-оос дээш хичнээн хүүхд тоглож болдог. Тэгтээ эхлээд хурдан морио тэр хүүхдүүд сонгож авдаг. Тэр чинь хурдан морио сонгож авна гэдэг чинь магадгүй юм морь шинжхийн анхны дасгал сургууль гэж байгаа гэсэн үг. Зүгээр л хүүхдийн наадам тоглоомын шинжтэй боловч тэр шагаан дотроос хамгийн гоё, хамгийн суртайгийн ч байдаг юм уу шилж сонгож авч чадж байгаа гэдэг чинь ирээдүйд морио шинжих эхний алхам гэж байгаа гэсэн. Эх газар эцэг тэнгэрийн шүтэн ирсэн нүүдэлчин түмнийхэн ахуй амьдрал уламжлалт сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэхээр бид Монгол бэлэг ухаанаар байрлалдан дагуулын бурят бүлхэмдлийнхэн нүүдэлчин Монголын бэлэг ухааны нэг хэсэг болох ирээдүй үр хойчсон хүмүүжүүлэн төлөвшүүлэх, гэгээрүүлэх, оюун ухааны гайхамшигт чадвартай болгох язгуур хэрэгсэл, бие засгийн ухаанд суралцуулагч төгс хэрэглэгдэхүүн Монгол наадхын хуулбаруудыг дэгж аяг, амин чанарыг өөрчлөхгүйгээр тоглох, суралцахад хялбар ойлгомжтой, зөвлөгөө заавартайгаар орчин үед уялдуулан боловсруулж Монгол оюун ураар хийж бүтээх ажлыг эхлүүлжээ. Чү. За өвдөг шороодлаа өөр. За. Өөртөө ихтэй сайхан. Төвлөрөөд. Чү. За хайнц ч байна. Эцэг өвгдөн өлгийн нутагтан нүүдлэн буусан нүүдэлчин Сэрхүү одохын бүрэн хан үлгэд зорин очсон хэм бүхэн жаягт захирагдан өөрийн оюун санаа, дотоод сэтгэлэн мэдэрч сурах, зөв мэдрэмжийг сайжруулах, шагаан наадхаагаар наадаж 8 давааг даван орох эрхээ авна. Таахгүй өөрийнхөө мэдрэмжээр хэлэх хэрэгтэй байгаа. За сэгсэрлээ тавилаа ямар талаараа буусан бай. За яг тэр буужих хооронд агшинд нэг цахан бодол орж ин тэрийг байна шүү. За. Чү. За ингээд 4 дахь давуу андраа нэртэй одоо танаас авахал самбаа урд уу шаарднаа. Яг хөөхөр шидлээ хойноо тогтоолоо буцаад байж авах хэрэгтэй. За хөрөөрөө. За ингээд хоёр маань эхний 4 давгаа ингээд амжилттай давлаа. За тэгээд хэдүүлээ одоо дараагийн давуу руугаа явъя. Тэгээд сонгосон шагаатаа өөртөө аваад явъя шүү тий. За. За тийшээ. За тэгээд энэ маань хамгийн сүүлийн давуу нь одоо 4-д мэрх буюу та 4 өөрийг буулгах хэрэгтэй байгаа. Ялгаа байхгүй та бодлоо юунаар шагаага удирдах хэрэгтэй байгаа. Чү. За ингээд та одоо 8 давгаа давсан учраас одоо бүрэн хаал гээд одоо морилох хэрэгтэй боллоо. Шалгуурыг даван орсон зочин гीचнээ амар мен дэр мэдэн үгийн сайныг хэлэн дуу хуураар хөгжөн ухтан авдаг нь Монгол ёсоо. Зээ ингээд энэ бэлэгтэй сайхан өдөр хөхөл төрөмлийн агуу орноо бүрэн хаан үлгээд хян хүрээнэ морилон саадсан та бүгдийн маань өндөр дээд
өвөг дээдс тань өршөөн соёрхон болгоож бэлэг аргын зөвхөрл мөн чанараар нарны гэрэл дэвссэн мэт гэгөө оюуны чинь тунгалаг байлгаж сацраан мандаж игнэгт бат сайхан оршоох болтугай. Монгол наадхай бол өнгөц гарахад зөвхөн тоглох, уралдах, хожилцох хэрэгсэл мэт боловч оюун ухаан, хувь заяа, хичээл зүтгэл, төрөлх чанар, уг удмын ген, өвлөн авсан чадвар, мэдрэмжийн тоглол байдаг. Тоглолтод амжилт гаргахын тулд хүмүүн өөрийн эрэхгүй оюун бодлон төвлөрүүлж, өчүүхэн төдий муу бодол, атаа хорон санаа, санамсаргүй өөрт бодогдсон сөрөг муу бодлыг сэтгэлээсээ арчин төрүүлж чадна гэсэн чин эрмэлзэл итгэл үнэмшил буй болгох шаардлагатай болдог. За энэ маань Монгол түмний Мандан Бадархын язгуур эхлэл Молор Эрдэнэ соёолон гэдэг нэртэй наадхай байгаа. Уул усны тухай бүрэн дүүрэн ойлголтыг наадсан өндөөдөг тань мэдхэн чухал ач холбогдолтой Монгол наадхай болоо. За ингээд наадхайгаа эхлэхийн өмнө би та бүгдийн одоо энэ морийг өөртөө чинь одоо сэтгэл оюунтай холбох одоо тийм үйл хийн. Тийм учраас та бүхэн маань өөрсдийнхөө морийг тамхтайгаа сайхан сэтгэл оюундаа төсөөлж харж агаад намайг дахад хэлээрэй. Шагаа минь хурдал хурдал. Шагаа минь хурдал хурдал. Чансааг минь харуул харуул. Чансааг минь харуул харуул. Далд ертөнцийг мэдрүүл мэдрүүл. Далай их сэтгэлийг таниул таниул. Далай их сэтгэлийг таниул таниул. Хүрээ хүрээ. Зээ ингээд алтан шагаан хожил аз хямран дэлгэрэх болтугай. 10 цагаан хишгийн азийн дөрөв буух болтугай гэд үсээ техникээ үнэс наадхайгаа хэлье. Наадхайгаар наадаж амжилт гаргаж байгаа хүн хожигдол хүлээж өгөө хүн энэ бүхнийг олон дахин үйлдэлээр давталтаар нь мэдэрч ойлгодог. Наадхайд яаж хичээн зүтгэж амжилт гаргаж чадна амьдралд бас тэгжил амжилт гаргах эхэллээ тавина гэсэн үг. Чүү! 5 6 7 8 9 10 уртаа газар давлааш. 2 мар монголчуудын боловсрол олгох язгуур суурь нь хүмүүн болгон төлөвшүүлэх өөрийн биеийг засхан ухаан суралцуулах байдаг. Үүний дараа л элдв боловсролд мэрэгшүүлдэг байжээ. Энэ бүхэн нь гайхамшигт дээдсийн зориуд бодлогоор мэдхийн дээдэр мэдж байгаа болгосон Тэнгэрийн таалал болохоос ус санамсаргүй хэн нэгэн этгээдийн ил оюунаар нь зохицсон төгс ус туршилт уйдсан хүний зугаа гаргах хэрэгсэл биш ажээ. За наадхай гэдэг бол наад тоглол тэгээд хай гэсэн нэг утга байна. Түүнээс гадна наад уухай гэсэн бас нэг утга байна. Наад уухай болохтэй зэрэг нь бол дараагийн шат юм аа. Өөрөөр хэлбэл шагаа нясалж сурах. Тэгээд ном сум харуулж сурах. Энэ бүхэн дээр бол уухай гэлдэг. А наа нь бол энд бол хай. Өөрөөр хэлбэл өөрийгөө хай гэсэн үг. Өөрийнхөө сэтгэлийг хай. Өөрийгөө ол. Ингээд өөрийгөө олдсон хүн бол хүнийг ойлгодог, харилцан ойлгодог, тоглоом нь үнэхээр сайхан болдог. Ийм л онцлогтой Монгол тоглоом. Туазын өндөрлөг тэгэхээр түүийн Монгол түмний түүхэн дурсгал болох оршуулга, тахилга, зан үйлийн илэрлэл болсон археологийн олдруудын дунд тоглоом наадхай, шагаа баггүй олдсноос гадна Монголын нууц товчоо болоод бусад түүхэн сурвалж бичиг мөн тэртээ 100 гаруй жилийн өмнө Монгол нутгаар аялж
ардын зан үйл оюунын соёлыг судалж ном зохиол бичсэн Оросын алдартай жуулчин Батанин 1881 онд Санкт Петербург хотод хэвлүүлсэн номонд монголчууд буугад тавих, бөхөв арилдаан, шагаагаар морь уралдуулах, дөрвөн барих хаях, цагаан тэмээжлэх, шагаа авах, шагаа харавах буюу хонь ямаа, зээр болон бодмалын шагааг оролцуулсан жижиг ясан байг онох зориулалт өвхий шагаа харавах зэрэг олон наадхаагаар тоглож нааддаг хэмээн тэмдэглэснээр Монгол тоглоомыг анх дэлхийн нийтийн хүртэл болгосон байна. Ер нь Хувлаа хааны үед одоо 93 наадам хийж байхад одоо шагааг харуулж байсан байна гэдэг эртний одоо хятадын шар судар гэж юмд тэмдэгдсэн байдаг гэж манай өвгдээд хуучилт юм. Өнөөдөр одоо бидний яриад байгаа шагаа харваа спорт болж хөгжсөн. Энэ учир нь юу гэвэл шагаа наадгын дотор шагааг одоо бүгцэг харуулна гэхдээ ойр ойрхон хаяал тэгээд тэрийг ондог ижлэр нь онод нясалж ондог. Тэгээд тэр нэлээд зайд тодорхой хэмжээний одоо 9 тохойч гэж ярьдаг дөрөв бараг 5 м шахуу газар баахан шагаагаар өрж угаад тэгээд одоо далны ясандаар шагаа тавиад далны ясан нь дундаа хамартай учраас тэр нь яг юу яаж бас өнөөгийн хашлаг гэдэг юмтай их төсөөтэй учраас тэгээд 9 тохой газар тавьсан шагаагаа нясаж онс. Тэгээд энэ явсаар гоод одоо өнөөдрийн шагаа өнөөгийн шагаа харваа болж хөгжиж ирсэн байна. Хор орсон ч хугацаанд цуглан шүүгсэн болзоотой ирчүүд буюу халахад тойрмын шагаачид өнгөрсөн зууны ихэнх үе хүртэл ийм амдгаа тавиад жилд нэг удаа монос цэцгэлэг цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Шагаан тойром цугласан олон шагаан яслаж сурсан балчир хөвгүүдийн дагуулan ирж шагаан харвааг заан сургадаг уламжлал өдгөөж хадгалагдсаар. За ингээ шагаа харваа гэдэг бол юу юм л да их өндөр ач холбогдолтой их багаараа их тоглодог их багасна гэж ярьдаг одоо олон жил баг 20 жил 30 жил 40 жил одоо нэг баг тоглож байгаа тэргээр манай дээдчүүд ахмадууд их сайхан бахархаж ярьдаг шагаа харваа бол одоо эрүүл мэндэд их тустай гэж ярьдаг жишээлбэл одоо гар хурууны мэдрэмж их сайн байх хэрэгтэй хараа одоо нүдний хараа их хурц одоо хараа сайн байх хэрэгтэй тэрийг одоо сайн байлгаж чаддаг мон түнчлээ одоо тэр шагаа харваад уухай гэж тэр уухай тэр сайхан сүрлэг уухайн донд одоо яг биеийн одоо тэр орчноор тусгаарлаж ухаанаа төвлөрүүлж тэр нарийн мэдрэмжийг мэдэрч гар хурууны нарийн мэдрэмжээ мэдэрч 4 м 74 см байгаа тэр одоо жижиг шагаа тэрийг ондог ёс чаяг мэдэн хизээ ихэд дуурах уу энэний хэлж ярих уу шагаа харваач нарийн бичигдээгүй ёс чаяг ихтэй штэ хэнэндээ талд эхэлж суух уу за ингээд хүүхдүүд чинь тэрийг харж байгаад өөрсдөө хүмүүжил болдог хүмүүжил их өндөр ач холбогдолтой за тэгээд одоо хашлах сум одоо тэр хэрэгслээ яаж барих уу ямар одоо орчинд одоо ингэж тоглох уу үндснийхээ утсыг хүртэл одоо ингэж хэрэгжилж өмсөж сурдаг хүүхдүүд за тэгээд би энэ одоо юу хүндэтгэх за ахмадыгаа хүндэтгэх за хэлэхгүйг одоо хэлэхгүй байх энэ чинь маш их өндөр ач холбогдол хүүхдүүд одоо залуу үед бол их сайхан ач холбогдол тоглоом байгаа юм. Хүүхдээ хүн болгохын нэг хэсгийг наадхай гэж үзэж ирсэн эцэг өвгүүд маань үг хэллэгийн хувьд тоглоом наадам гэдгийг өөр хооронд нь ялган хэлж иржээ. Тоглоом гэдэг бол ихэнхдээ дуурайж үйлддэг. Жишээ нь айл гэр болон тоглох. Тэнд орж байгаа гэрийн тавилга сэлт эд хөрөнгө адуу малыг орлон тавьсан чулуу болон бусад ирээвэр хураавар зүйлсийг тоглоом гэх. Харин шагаан болон хөлөгт хойнсон үгэн дүрмд наадхайг наадам хэмээн ялган нэрлэдэг байна. Бүгцэг гэдэг нь юу гэхээр зэрэг зарим нутагт бол ингээд шагаан ханчаад зөвхөн ижил хон яма хоёрын хоорондоо харахыг бүгцэг нислэх гэж байна. Ямагийн ямаатай хонийн хамттай нислэхийг бүг гэдэг нь нөгөө хонтой талын цэг гэдэг нь энэ ямаа талын хэлж байгаа. Тэгж байгаа. Шагаан нислэх гэвэл ерөөсөө бүгдийн морин мортой, тэмээгийн тэмээтэй, хонийн хонтой, ямагийн ямаатай нислэхийг бол зарим нутагт хэлдэг байх жишээтэй. Ийм одоо юугаар бол шагаан наадмаар бол хүүхдийн тэгээд ерөөсөө тоглож байгаа наадам бүр нь учир утгатай эсвэл ёс заншлаа танилцуулж яадаг, эсвэл сургаж яадаг, эсвэл тэр хүүхдэд хөгжүүлж яадаг ийм мундаг одоо тоглоом наадам гэж ингэж хэлж болно. Тийм учраас энэ шагаан наадмын үед бол
гар уруу нөгжин төсвөр төвчээртэй болно, баримжаатай болно. Нөгөөдгөө чинь их л хүчтэй харваад байвал дараа дараагийнхын шагаанд хүрээд л одоо бос шагаагаа хөндөж ийм одоо эвгүй байдалтай болох жишээтэй учраас маш олон юмыг бол энд сурч байна. Тоглоом наадам нь хэдийгээр тухайн цаг үеийн хүмүүс хоорондын харилцаан дээр тулгуурласан зугаа цэнгэлийн үйл явц болдог хэдий ч энэ нэг ёсондоо эртний болоод орчин үеийн нийгмийг хооронд нь холбож байгаа дамжуулагч соёлын түүхийг тээгч нь болдог байна. Жишээ нь монголчууд шагаан тоглоомыг 100 тэнгэр задарн хэмээн цээрлэж өвлийн улиралд тоглодог уламжлалтай. Учир нь юу гэвээс хаврын хайлган цагаар мал төлөг их ажил өрнөдөг. Зуны дэлгэр цагт сүү цагаан эдэний ажил ундардаг. Тайван намрын цагта хадлан бордоо идэж тэжээлийн ажил эд өрнөдөг учраас ажил салгарт нь хэмээн үзэж тоглохыг цээрлэхээс гадна байгаль цагуурын байдалтай холбон үздэг ёс бий. Ингэж тоглож сурснараа хамтран тоглогчоо хүндэлдэг. Анд нөхдөд хайрладаг. Энэ бүхний ач холбогдол нь амьдралынх нь явцад хэвшиж өгдөг. 3 наснаас 6 нас хүртэл хүний хувь заяа тойрог, тавилан ямар ахаа гэдэг яг шийдлийн үе байдаг. Энэ шийдлийн үед бол зөвхөн оюун санаагаар биш. Тэр хүний үйл хөдлөлөөр батлагддаг. Тэгэхээр хүс, тэгээд хий, тэгээд хүрт гэсэн. Энэ зарчим дээр бол энэ тоглоом явагддаг. Энэ тоглоом явснараа үндсэндээ Монгол хүн төлөвшөх, бий болох, цаашаа бие дааж авч явах юм учиртай. Жирийн үед алга мэлхийн өрг тоглоомыг төдийлөн тоглодог байж сар шинийн баяраар ах トゥ хамаатан саднараа хуран цугларч тоглодог ба тухайн жилийн өнгөийг бас шинжиж айлгэрийн хямрыг бадраах мал сүргийн буйны хураахыг бэлэгшиж бэлэгтэй сайхан үгээр шагаа югаан мялааж наадам цэнгэн үүсгэн наадхан наадмаар нь дамжуулан хүүхэд багчуудан амьдралын өнгө болсон арга бэлгийн ухааныг дагуулan сургадаг Монгол ухааны нэгэн хэсэг ажээ. Арга бэлэг талаас нь авч үзэх юм бол дорны тоглоом, өрний тоглоомоос өөр. Тэд бол зөвхөн хоёр туйлаар л ярьдаг. Гэтэл Монголын энэ тоглоомны онцлог гэвэл 3 дахь нь өөрөө орж заавал тоглож яадаг. 3 дахь нь өөрөө хөгжүүлдэг. Энэгээр бол Монгол тоглоомны гайхамшиг энэ дээр байдаг. Тоглох болгондоо бол хүн өөрөө өсч хөгжиж яадаг. Тоглох болгондоо тоглолт нь өөрчлөгдөж яадаг. Тэрнийгээ дагаад сэтгэхгүй нь явдаг. Тэрнийгээ дагаад арга нь явдаг. Тэрнийгээ дагаад бэлэг нь оюун ухаан задардаг. Наадхайн нүүдэлчин ардамны гайхамшигт өвсөйг өгөөд зөв зохион байгуулж удирдсан тоглоомын явцад нүдний баримжаа, гарын хөдөлгөөн, бүх үеийн хөдөлгөөний эвсэл сайжруулах, эхлэлний баялагтай болох, бие засах ухаанд суралцах гэх мэт маш олон нарийн ач холбогдолтой. Хүнийг таних гэвэл нөхрийг хар, хүүхдийг таних гэвэл тоглоомын үз хэмээх үгийн учир энэ үзээ. Хүүхдийг бол наадмаар нь шинж гэж хэлсэн байдаг. Их сайхан одоо адуучин хүн болоод л хүүхэд наадад тоглож байвал ирээдүйд энэ хүүхэд их сайхан магтгүй адуучин болж магтгүй гэж хүүхдэд таних нэг арга болох. За хүүхэд одоо бусдаа ном эрдэм заагаад л голдуул номын тухай яриад байвал энэ хүүхэд магтгүй хажуун том болоод одоо эрдэмтэй номтой багш ийм хүн болох ч байт юм уу. Гэх мэтээр ингэж хүүхдийг наадмаар нь шинждэг. Одоо нэг их чухал юу байдаг. Тэгэхээр одоо зэрэг дараа болоо тоглож байгаа бол ирээдүйд зэргийн хүн юм уу Баатар Жинжин болно гэх мэтээр ингэж хүүхдийг наадмаар нь шинждэг монголчуудын их одоо уламжлал байсан. Түүнээс гадна бас одоо сэтгхүү хөгжүүлэх тоглоомоор тоглуулахт бол хурдан түргэн тэн дээр ажиллаж байгаа тэр ансуудыг түргэн нийлүүлж байгаа ч байт юм уу юм байвал мэдээж тэр хүүхдүүдийн сэтгхүүг нь хөгжүүлэхэд тустайгаас гадна энэ хүүхд маань ирээдүйд инженерийн их дайны одоо ухаантай тийм хүүхд байна гэдгийг наадмаар нь л ингээд мэдчих болох талтай. Монгол угсаатны соёлын нэгэн хэсэг болсон тоглоом наадахын утга учир гарт баригдаж нүдэнд харагдахгүй нууцлаг болоод гайхамшигт чанар үзүүлэн нөлөөлөх үлгэрлэн дуурайх арга ухаанаа өнөөдөр бид хэрхэн тээж явна вэ? Өнөөдөр програмчлсан, компьютерлсэн, техникцсэн ийм тоглоом бол хүний оюун санааг гажуудуулж байна. Мөн хомсдуулж оройтуулж байгаа. Энийг бүгд мэддэг учраас эцэг эхчүүд сүүлийн үед үр хүүхдээ энэ уламжлалт тоглоом наадгаагаараа тоглох сонирхолтой болжээ. Тэгээд энэ тоглоом наадгийг бид нэр хүүхдүүд дээрээ тоглож өсгөдөг. Яагаад гэвэл бид өөрснөө тэр тоглоомоор тоглож өссөн учраас бид нэр үе залгамжлуулж байна. Энэ зөвхөн Монголд биш байдаг юм байна.
энэ дэлхийн хэмжээгээр тарсан байт юм байна. Индаанчуудын тоглоомд олон янзын тоглоом байна. Мөн Африкт, Азид, Европод тэрвэт ховор Австрал хүртэл манай тоглоомнуудын төрөл байдаг юм байна лээ. Наадам наадахын гол чанар нь тоглож байгаа хүнийг бие засах ухаанд суралцуулж ямарваа үеийг төгс ухаанаар бүтээх чадвартай болгодог далд чанартай мэт. Бие засах ухаан гэдэгт хүн гэдэг төрөлтөн оршин амьдрах хэрхэн аз жаргалтай байхын суур ухаан, өөрийн ирээдүй болон одоо амьдарч байгаа байдлаа удирдах чадах, эрүүл сарвал сэтгэлгээгээ гадны нөлөөлөлд автуулалгүй байлгаж, оюун бодол болон үйлээ захирч чаддаг болох ухаан ажим. Хүүхдийн наадам гэдэг бол монголчуудын хувьд хүүхдээ хүн болгох гэдэг нэг их том зорилгын дор. Тэр хүн болно гэдэг чинь бол юу гэхээр ёс заншлаа мэддэг, аж ахуйгаа аваад явдаг, өөрөө эрүүл чирэг, хүчтэй, чадaltaй, одоо малаа маллаж чаддаг тийм чадвартай, тийм хүн болох ирээдүйд. Орчин цагт бол мэдээж одоо юу гэдэг хариуцсан ажилласаа хийх, хамт олонтойгоо зөв харьцах, үнэн шударга байх гэх юм уу. Энэ их олон чанаруудыг бол чухамдаа л энэ наадмын үед хүүхдийн тоглоом наадмын үед тэр хүүхдэд төлөвшдөг байгаа юм. Үнэн шударга байна гэдэг бол жишээлбэл морь уралдахч бай, одоо шагаан нислахч бай. Тэр үед бол булгайцахгүй байна гэдэг чинь үнэн шударга байна гэсэн үг шүү дээ. Тэр амьдралд ерөөсө булгайцахгүй байна гэдэг бол үнэн шударга байна гэсэн одоо тийм шинж бол хүүхдэд төлөвшөх. Гэх мэтэр л ингэж одоо тэр ёс заншлан амьдрах арга ухаан, бие авч явах соёл нь бүгд энэ тоглоомын үед бол төлөвшөхөд тустай нэмэртэй юм ажиллаа болж байгаа. Монгол түмний сурган хүмүүжүүлэх язгуур хэрэглэгдэх хүн гайхамшигт өв Монгол шагаан наадхай дэлгэрэх болтугай.